За өнөөдрийн бичлэг дээр одоогийн Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын бичсэн "Би хязгаарч бууж өгдөггүй" номыг сонгож авсан байгаа. Хэрвээ танд урам зориг, өөртөө итгэл дутагдаж байвал, за мөн дээрэс нь өөрийнхөө тавьсан хүсэл мөрөөдөл зорилгодоо би хүрч чадах болов уу гэж өөртөө эргэлзэж байгаа бол энэ номыг заавал уншаарай гэж зөвлөмөр байна. Номын нэр нь "Би хязгаарч бууж өгдөггүй" гэж байгаа. Номын гол агуулга бол бараг бүлэг болгон дээр, хуудас болгон дээр номын зохиолч хэлдэг үг нь хэрвээ та үн цэнтэй чухал зүйлийн ардаас явж байгаа бол саад бэрхшээл зайлшгүй тохиолдно. Ямар ч үн цэнгүү хиндэж чухал биш ажлыг хийж байгаа бол хинж тань саад болохгүй, ямар ч саад бэрхшээл тулгархгүй. Харин эсвэргээрээ үн цэнтэй том ажил, агуу ажлын төлөө явж байгаа бол танд саад бэрхшээл тулгарх нь гарцаагүй юм а. Тийм учраас номын нэр "Битгий хязгаарч бууж өгөөрэй" гэж байгаа. Яагаад битгий хязгаарч бууж өгөөрэй гэж байгаа вэ гэхээр үнэхээр үн цэнтэй зүйлийн ардаас явж байгаа бол саад бэрхшээл зайлшгүй тулгарна шүү. Саад бэрхшээл тулгарч байна гэдэг чинь та үн цэнтэй чухал зүйлийн ардаас явж байна гэсэн үг. Тийм учраас тэрийг даваад заавал одоо ялагчдын игнэнд ороорой. Номын зохиолч маань номын өмнөх үгэн дээр ч гэсэн ялагчдын игнэнд орох юм бол хүмүүс тантай харьцаагаас ахуулаад бүх зүйл өөрчлөгдөх болно. Тийм учраас хизээж бууж өгөлгүй саад бэрхшээлийг даваад ялагчдын игнэнд ороорой. Ялагчдын игнэнд таныг хүлээж авах нь Дональд Трампаас гэж өмнөх үгэн дээр бичсэн байлээ. Тийм учраас та өөртөө эргэлзэж, өөртөө итгэл дутагдж байгаа бол энэ номыг заавал уншаарай гэж зөвлөмөр байна. Тэгээд номын бүлэг болгон дээр номын зохиолч маань өөрөө том ажлуудын, том төслүүдийн ард гарахын тулд ямар олон саад бэрхшээл эсэргүүцэлтэй тулгарч байсан тэрийгэ хэрхэн даван тулж байсныгаа одоо кейс болгон дээр нь бичсэн байдаг. Гэхдээ бүлэг болгон дээр маш олон кейсийг бичсэн ч гэсэн бүлэг болгон дээр давхцаж байгаа санаануудыг нь аваад өнөөдрийн бичлэг дээр 5 чухал зүйлийн талаар ярилцах болно. Дональд Трампаас өөрийнхөө номоор дамжуулаад танд сануулж байгаа эхний мессеж бол өөрийгөө хурцлж сурах хэрэгтэй. Өөрийгөө хурцлж, өөрийгөө цэнгэлж сурах хэрэгтэй гэсэн байна. За ингэж үтсэн байна. Амжилт бүтээл гэдэг хүндрэл бэрхшээлийг хэр сайн даван туулж чадхаас ихээхэн шалтгаалдаг. Өөрийгөө ямагт ялагч гэж бодож байгаараа. Эргэлзээ тэнэгэлзээгээ таягдан хаяж эрс шулуун зантай болоорой. Хэдийгээр өөрийгөө нугаршгүй нэгэн гэж мэдрэхгүй байлаач угаас тийм зантай мэд бие авч. Энэ нь маш их тустай шүү. Тэгэхээр өөрийгөө та яг одоо нугаршгүй хүчтэй Дональд Трамптай адилхан зан чанартай тийм хүн гэж мэдрэхгүй байсан ч гэсэн тийм юм шиг бие авч яваарай гэсэн байлээ. Тэгээд номын бүлэг болгон дээр л ер нь өөртөө ихтэй байгаараа, өөрийгөө хурцлж сураарай. Хин нэгэн таныг өөртөө ихтэй болгохын тулд урмын үг хэлхийг битгий хүлээгээрэй. Өөрийгөө хурцлж сураарай гэсэн байлээ. За тэгээд өөрийгөө хамгийн шилтгэн гэж итгүүлэх хэрэгтэй. Мөн өөрийгөө хамгийн шилтгэн гэж итгүүлээд өөртөө тийм өндөр шаардлагыг тавих хэрэгтэй. Би чинь Дональд Трамп шүү дээ гэдэг шиг тий. Би чинь хин шүү дээ гэд өөрийгөө хурцлаж би ийм хүн юм чинь би бол ийм шаардлагатай байх ёстой. Би ийм төвшөнд ажиллаа гүйцэтгэх ёстой гэж өөртөө өндөр шаардлага тавих хэрэгтэй. За мөн дээрэс нь өөрийгөө сурчилж сурах ёстой гэсэн мэлээ. Өөрийнхөө ажлыг болон өөрийгөө сурчилж сурах хэрэгтэй. Зарим хүмүүс Дональд Трампад тэгж хэлдэг гэсэн. Би өөрийгөө сурчлах дургүй. Би тийм юм дургүй гэж хэлдэг. Би өөрийнхөө ажлыг, өөрийнхөө бүтээгдэхүүнийг өөрийнхөө амаар сурчлан гэдэг чинь эвгүй штэ гэж хэлдэг гэсэн. Харин тэр тохиолдолд Дональд Трампын хэлдэг үг бол би тиймэрхүү хүмүүсийг бол өөрийнхөө бараа бүтээгдэхүүнд болон өөртөө эргэлзэж байгаа учраас өөртөө ихтэйгээр өөрийгөө чадахгүй байна гэж боддог. Харин өөртөө ихтэй байх юм бол хүн өөрийгөө танилцуулж чаддаг. Тийм учраас одоогор та өөртөө ихтэйгүйсэн ч гэсэн өөртөө ихтэй юм шиг бие авч байгаа хэрэгтэй. Мөн өөрийгөө шилдэг гэж итгүүлээд өндөр шаардлагыг тавьж өөрийгөө сурчлах хэрэгтэй гэсэн байна. Тэгэхээр Дональд Трампын эхний мессеж бол өөрийгөө хурцлаарай. Хин нэгэн таныг хурцлж зоригжуулахыг бүү хүлээгээрэй. Өөрийгөө хурцлж сураарай гэсэн байна. За хоёрдугаар Дональд Трамп өөрөөсөө үргэлж цогц байдлыг шаарддаг. Таныг ч гэсэн цогц байдлыг шаардаарай гэж зөвлөж илээ. Цогц байдал гэдэг нь одоо бие махбодын хувьд эрүүл, одоо ажил төрлийн хувьд, гэр бүлийн хувьд, хувийн амьдралын хувьд, карьерийн хувьд ч юм уу тий бүх зүйл нь сайн байхыг өөрөөсөө шаарддаг. Тэр цогц байдлыг өөрөөсөө шаарддаг гинэ. Тэгэхэд одоо ямар нэгэн номын зохиолч хэлж байгаагаар бол одоо бүтлгүй хүмүүс ч юм уу тийм хүмүүс болохоор өөрөө ингээд ажил нь бүтлгүй байх юм бол миний хувь тавилан юм байна. Энэ удаа азгүй байлаа ч юм уу тиймэрхүү хувь тавилан гэж боддог гинэ. Харин Дональд Трамп бол өөрийнхөө хувь тавилан ийм азан гисэн гэх шашин тий цогц бүх зүйл нь амжилттай байхыг өөрийнхөө хувь тавилан гэж үздэг учраас ямар нэгэн бүтлгүүтэлтэй тулгарх юм бол энэ бол төр зүрийн асуудал бөгөөд энэ бол ерөөсөн миний хувь тавилан биш. Бүтлгүүтэл одоо хаяа нэг тийм саад бэрхшээл тулгарх нь бол зүгээр байх асуудал ч гэсэн энэ бол миний ингээд хувь тавилан ерөөсөө биш. Миний хувь тавилан бол цогц байх ёстой гэж тэрнээсээ гардаг гэсэн байлээ. За жишээ нь ингэж үтсэн байна.
санхүүгийн хүндрэл бэрхшээлийг би хувь заяа төөрөг тавилан гэж үзээгүй. Хэвийн бус гаж үзэгдэл гэж үздэг. Тэгэхээр санхүүгийн асуудалтай Дональд Трамп тулгарх юм бол энэ бол бүр байж боломгүй хэвийн бус гаж үзэгдэл учраас энэ хэвийн бус гаж үзэгдлээсээ шууд гарахыг эрмэлздэг гинэ. Харин зарим нэгэн бүтлгүү хүмүүс болохоор ямар нэгэн тийм хэцүү бэрхцүүлтэд тулгарх юм бол тэрийг хувь тавилан юм байна. Аз нь хаялаа гэж үздэг. Би харин огт тэгж үздэггүй. Та ч гэсэн өөрөө ямар нэгэн тийм одоо хэцүү бэрхцүүлтэд тулгарх юм бол энэ бол зүгээр л төр зүрийн асуудал. Ерөөсөө миний хувь тавилан хувь заяа биш ээ. Миний хувь тавилан хувь заяа бол цогц буюу ажил, амьдрал, хувийн амьдрал, карьер, эрүүл мэнд бүх зүйл нь өв тэгш байх нь миний хувь заяа юм а. Тийм учраас би тийм байх ёстой бол одоо тийм биш вэ гэдэг нь төр зурал би уналтанд орсон байна. Тийм учраас энэ бол миний байх ёстой бас газар биш учраас энэ чинээсээ би яаж гарах вэ гэж маш хурдан түүнээсээ гарахыг эрмэлзэх хэрэгтэй гэж номын зохиолч сануулж байна. За зохиолчийн 3 дахь мессеж бол ажилдаа дурлал гэсэн байлээ. Хизээч өөрийнхөө ажлаас аз жаргалыг мэдэрдэггүй хүн амжилтанд хүрэх нь маш ховор байдаг, бараг л боломжгүй. Тийм учраас та амжилтанд хүрэхийг хүсэж байвал ажилдаа дурлах хэрэгтэй. За нөгөө төгөөр та бүр дурлцсан таны хайрыг татдаг, танд аз жаргалыг өгдөг тэр зүйлийг ажиллаа болгоорой гэж зохиолч бичсэн байлээ. Тэгээд 44 дугаар хуудсан дээр ингэж бичсэн байна. Аав маань буюу номын зохиолч Дональд Трампын аав чи хийж байгаа ажлынхаа талаар мадаггүй мэдэх ёстой гэж хэлэх дуртай хүн байсан. Би ч аавынхаа зөвлөгөөг насан туршдаа дагсан буюу аав нь үргэлжил чи ямар ажил хийсэн ч байсан тэр ажлынхаа талаар иг маггүй бүгднийг мэддэг байх ёстой шүү. Ажлаа тултал мэддэг байх ёстой шүү гэж зөвлөдөг байсан. Үүнийг номын зохиолч насан туршдаа баримталсан гэж байлээ. Тэгэхээр ажлаа та ямар ч ажил хийсэн тэр ажилдаа дурлаж бүр орох хэрэгтэй. Тэр ажлынхаа талаар бүх зүйлийг мэддэг байх хэрэгтэй гэсэн байлээ. Тэгээд номын зохиолч өөрөө ч гэсэн өөрийнхөө ажилд дурлцсан, ажилдаа маш хайртай хүн. Тэгээд барилгын салбарын хүн шүү дээ, тийм болохоор одоо Трампын барьсан барилгаал гэж хэлэх юм бол хүмүүс шууд чанартай гэж боддог гинэ. Тэгэхээр та ч гэсэн өөрийнхөө ажлыг бараг урлаг, уран бүтээл гэж үзээд таны нэр тэр ажил дотор таны нэрний нэг үсгэл орсон бол хүмүүс эн чинь маш чанартай штэ гэж итгэл төрөх хэмжээнд ажлаа өндөр түвшинд гүйцэтгэж тэрнээсээ гоё аз жаргалыг авч сураарай гэж бичсэн байлээ. Тэгээ номын зохиолч одоо Трампын барилгаал гэх юм бол тэр барилга баригдаж дуусаагүй байхдаа зарагддаг гэж бичсэн байгаа хгүй. Тэгээд тайлбар хэсгээр нь яагаад тэгдэггүй гэхээр би урд урдныхаа ажлыг маш бэлтгэл сайтай, маш өндөр зэрэглэлийн хийдэг учраас миний одоогийн барилгууд бол баригдаж дуусаагүй байхдаа зарагддаг. Яг үүнтэй адилхан та ажилдаа дурлаж тэр ажлаа гүнзгий түвшинд хийгээрээ амжилтын хамгийн чухал зарчим бол та өөрөө дуртай зүйлээ хийх, тэрийгэ тултлан бус хүмүүсээс гоц өндөр хийх юм шүү. Тийм учраас ажилдаа дурлах ёстой гэдгийг бас номын бүлэг болгон дээр давтаж хэлсэн байлээ. За дөрөв дэх зүйл бол одоо шин боломж шин зүйл гарч ирэхэд бүрхтэнд нь нээлттэй байх хэрэгтэй гэж зөвлөсөн байлээ. Жишээ нь одоо тухтай бүсээсээ бол шууд гарал гэсэн үг юм да. Тэгээ жишээ нь номын зохиолчид нэг удаа одоо тийм урилга орж ирсэн гинэ. Тийм шууд нэвтрүүлгийн хөтлөгч хийгээд өгөөч гэсэн урилга орж ирсэн. Найзаас нь тэгээд шууд нэвтрүүлэг гэж бодохоор ч болно ингээд ямар ч тавилтгүй учраас бас эвгүй штэ тий алтаа гарах юм бол нэр хүнд нь навсч унах боломжтой. Тийм ч гэсэн номын зохиолч бол тийм цоошин сонин содын юмд орох юм бол тэрний ардаас маш том боломж ирдэг гэдгийг өөрийнхөө амьдралын туршлагаар мэддэг учраас шууд нэвтрүүлгийн хөтлөгч болох юмд зөвшөөрсөн гинэ. Тэгээд зөвшөөрсөн чинь тэрэнд нь ингээд үзүүлэх байж таарад тэгээд баахан дэгдэхээний хувц өмссөн хүмүүстэй Дональд Трамп тайзан дээр гараад дуулсан гэж байгаа хгүй шууд нэвтрүүлэг дээр. Тэгээд тэрэн дээр болохоор номын зохиолч маань өөрөө бол нөгөө ажиллаа маш нямбаа сайн хийдэг. Ажиллаа хийхаа өмнө бол ингээд ажиллаа маш сайн төлөвлөдөг учраас өөрийнхөө ажлыг 5 минутын дараа 30 минутын дараа юу болох вэ гэдгийг өөрөө ажиллаа маш сайн хяндаг тийм төрлийн хүн байтал шууд нэвтрүүлэгт ямар ч тавилтгүйгээр орно гэдэг нь өөрийг нь бүр ингээд амар айлгсан гэж аахгүй. Найзтай одоо шин боломжийн шин зүйлийн ард шин боломж ирдгийг мэддэг учраас найзтай окей гэж хэлчихсэн ч гэсэн яг тэр цаг хугацаанд дөхөх тусам айгаал өөрийнхөө туслахыг явуулчихгүй гинт би одоо өвдсөн ажил гарсан гэд хэлчихүүгээд маш олон удаа эргэлзэж байсан боловч одоо хэлсэн үгэндээ хүрээд тэр нэвтрүүлэгт ороод тэгээд дэгдэхээний хувц өмссөн хүмүүстэй дуулсан гэдэг. Гэхдээ тэр одоо шууд нэвтрүүлэг нь маш сайн болсных нь үндсэн дээр өөрөх нь компаниг өөрөх нь брендийг маш олон хүмүүс мэддэг болсон гэсэн байсан. Тэгээд номон дээр одоо би хүртэл Дональд Трамп хүртэл дэгдэхээний хувц өмсөд шууд нэвтрүүлэг дээр дуусан гэдгийг та санаараа. Энүүгээрээ би танд юу хэлхийг хүсэж байна гэхээр шин зүйлд нээлттэй байгаарай. Таныг айлгаж байгаа, таныг духгүй болгож байгаа цоошин зүйл рүү ороороо шууд тухтай бүсээсээ гараараа. Түүний цаана маш том боломж байдаг шүү. Үүнийг би амьдралынхаа туршлагаар мэднэ. Тэгээд та шин зүйл хийхээс айж эргэлзэж байх юм бол Дональд Трамп хүртэл дэгдэхээний хувц өмсөд шууд нэвтрүүлэг дээр дуусан гэдгийг та санаж яваарай гэж бичсэн байлээ.
За мөн 5 дугаарт буюу энэ номноос гээж болохооргүй хамгийн чухал сүүлийн мессеж бол номын зохиолч маань өөртөө бүү бардаараа үргэлж хичээл зүтгэлээ зогсоолгүйгээр үргэлж хичээл зүтгэсээр байгаараа гэсэн мэлээ. За ингэж үтсэн байна. Таны амжилт бүтээл, амьдралд буй алив сайн сайхан бүхэн хичээл зүтгэлийтэй үр дүн билээ. Та ажиллаж хөдөлмөрлсөн учраас орон байртай байна. Та өөрийн хүчээр олж авсан учраас өмч хөрөнгөтэй байна. Харин өөртөө хит ханаж эрдэж бардах нь ангал дунгах аюултай. Би ингэж алдсан учраас үүний хар хорийг сайн мэднэ. Тэгэхээр одоо таны байгаа бүхэн чинь та ямар нэгэн зүйлийг өөрийн болгочихсан, ямар нэгэн зүйлийг бүтээж гисэн бол тэр болгон чинь ерөөсөө таны хичээл зүтгэлийн чинь үр дүн шүү. Та ерөөсөө бусдаас онцгойд заяа төөрөхтөөдөө ч юм уу те бусдаас онцгойд өнөөдрийн зүйлийг та бий болгоогүй шүү. Хэрвээ та маш их зүйлийг бий болгочихсон бол тэр чинь ерөөсөө таны хичээл зүтгэлийн үр дүн. Өөрөөр хэлбэл та хичээл зүтгэхээ болох юм бол танд тийм үр дүн гарахгүй. Тийм учраас одоо байгаа хичээл зүтгэлдээ бардаад хичээхээ болох юм бол тэр зүйлсүүд чинь сарнин алга болно шүү гэдгийг бас хэлсэн байлээ. Тэгээд номын эхний хэсэг дээр номын зохиолч өөрийнхөө хамгийн амьдралынхаа хамгийн хэцүү үеийг бичсэн байдаг аахгүй. Тэгээд энэ үедээ болохоор яагаад ер нь бол хэцүү үе гэдэг чинь санхүүгийн айгүй хэцүү байдалд очсон гэсэн үг шүү дээ тий. Тэгээд энэ үедээ санхүүгийн хэцүү байдалд ороод ажлын зогсон болцсон байх үед ингэж бичсэн байна. Би ер нь ямар нөхцөлд орчих нь энэ вэ гэдгээ бодоод үзвэл буюу тэр хэцүү байдалд орчихсон байхдаа өөрийнхөө талаар эргэлзүүлж бодсон юм байл та. Тэгснээр ерөөсөө альваг асаас харах чадвараа алдаж хүрсэн бүхний алт болгон хувиргадаг хаан гэдэгт итгэж сохорсон л хэргийн учир оршвоо. Өөрөө ажилдаа угаасаа маш нэхуур ханддаг чин зүрхнээсээ ажиллаа хийдэг учраас ажил болгоно амжилттай болж исэн. Тэгээд ажил болгоно амжилттай болоод ирсэн чинь би чинь баг хүрсэн болгоно алт болгож хувиргадаг тийм хаан юм биш үү гэж өөрийгөө бодох болсон гинэ. Өөрөөр хэлбэл хүрсэн амжилтандаа ташуурч хөл алдсан байлаа. Тэгээд номын эхний бүлэгт амьдралынхаа хамгийн хэцүү үе буюу санхүүгийн хямралд орсон үеийг бичсэн байдаг. Энийгээ болохоор амжилтандаа ташуурсан хэрэгээ гэсэн мэлээ. Тэгээд номынхон бас нилээдгүй хэсэг дээр танд сануулж хэлж байгаа юм нь өөрийнхөө амжилтанд бардаж өөртөө бардаж болохгүй шүү. Та одоо ямарваа нэгэн зүйлийг бий болгоцсон байгаа бол тэр чинь ерөөсөө цэвэр таны хичээл зүтгэлийн чинь үр дүн шүү. Өөрөөр хэлбэл та хичээл зүтгэхээ болох юм бол тэр бүх зүйл чинь алга болно шүү. Би үүнийг өөрийнхөө амьдралаар туршлагаараа мэднэ. Би маш нэхуур ажилласныхаа хүчит амжилтын оргил дээр гарч утсан. Гэхдээ тэр оргилд гараад би өөртөө бартснаасаа болоод бас унсан. Тэр бол би хичээл зүтгэлийнхаа хүчин тэр дээр гарсан гэдгээ мартсан байсных юм аа. Тийм учраас та одоо хичээхээ зогсоох юм бол буцаад унана. Тэгэхдээ нэг талаараа таны одоо байгаа зүйлс чинь хичээл зүтгэлийн чинь үр дүн шүү гэдгийг бас өөртөө сануулж гуцлах хэрэгтэй. Энэ хоёр балансыг бас хадгалах ёстой шүү гэж номынхон бүлэг бас бүртээ хэлсэн байлээ. За тэгээд та өөрөө маш том хүсэл мөрөөдөл зориг тавиад түүнийхээ ардаас явахыг хүсэж байгаа ч гэсэн танд өөртөө эргэлзэх, урам хугарах, өөртөө итгэл дутагдах тиймэрхүү зүйлсүүд тохиолдож байгаа бол энэ номыг заавал уншиж үзээрэй гэж зөвлөмөр байна. Одоогийн Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп ямар олон цаг бэрхшээлтэй тулгарч исэн бизнес ертөнцийн ямар их хүн түүнийг эсэргүүцэж доромжилж исэн тэр болгонд яаж ардн гарсан зарим тохиолдолд өөрийг нь доромжилсан хүмүүс яаж хариуг нь барьж байсан бэ гэдгээ нийн нүгүү бичсэн сонирхолтой бөгөөд урам зориг харилсан хамгийн гол нь яг бодит төв учраас биднэрт үн цэнтэй мэдээллийг дамжуулсан сайхан ном байлаа. Миний хувьд бол маш гоё өөрийгөө цэнэглэсэн ном байлаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр та.